бас дээгүүр аргал бууган мөх харагдах уу гэж одоо л харж байна. 18 жил болж байгаа. Ер нь бүхэл тохиолдлыг хааж жаргалтай. Зээ, юу вэ? За, дээгүүр тах буугууд байна уу? Байна. За. Энэ ард байгаа тахны хувьд байгальд яг ямар ач холбогдолтой амт юм болоо? За, ер нь ямар ч зүйл амтны түүхэн хувьсгал хөгжлийн хувьд бол байгальд үүсэхдээ тухайн экосистем байгальд өөрийнхөө үүрэгтэйгээр л үүсдэг л дээ. Түүхэн үүрэг гэхээс илүү яг энэ цаг үед бол одоо бидний энэ ард байгаа дах Монголын байгаль хамгааллын хувьд бол үнэхээр чухал амтан болчиход байгаа. Яг тэгэхээр за дэлхийн хэмжээнд бол түрүүнд хэлсэнчлэн нөгөө дэлхийн сүүлчийн цорын ганц зүйл зэрлэг адуу одоогийн бидний цаг үед одоо бидний энэ адууг алдчих юм бол түүхэн хугацаанд бидний ямар ч одоо зэрлэг зүйл адуугүй болно. Одоо яагаад энэ байгаль хамгаалалт чухал юм бэ гэхээр энэ амтан маань цорын ганц цолоо сүүлчийнх болчоод аварч үлдэх нь хэрэгтэй гэхэд энэ газар нутгийг хамгаалахад одоо зарцуулсан тэдгээр санхүүжилт бол энэ амтантай холбоотойгоор боссон байдаг л да. Тоотлогын хувьд бол манайх 1992 оноос өнөөг хүртэл одоо энэ том хөвгтэй амтад буюу бугаз зээр эдргээ тоолж эхэлсэн л дээ. Одоогийн байдлаар бол нэг 400 гаруй таш, 1300 гаруй буг, 500 гаруй зээр, 14000 гаруй тарваг, тэгээд 150 орчим аргал яг одоогийн байдлаар тоологдсон байгаа энэ нуруунд. Тусгай хамгаалтай газар гэж яг ямар газрыг хэлдэг вэ? Энд хичнээн хүний бүрэлдэхүүнтэй хэрхэн зохион байгуулалтанд орж ажилладаг вэ хүмүүс нь? За, тусгай хамгаалтай газар гэдэг нь тухайн улс орон болон бүс нутаг дэлхийн хэмжээнд нэн ховорцсон амтан ургамал байгалийн өргөнц тогтоц экосистемийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн улсын одоо хууль тогтоох хамгийн дээд байгууллагын захирамжаар одоо хуулийн дагуу хамгаалагдсан газрыг л тусгай хамгаалалттай газар гэж байгаа. Зорилго нь бол ерөөсөө л байгалыг өөрийнх нь унган төрөх өргөнц байдлаар нь хадгалж хамгаалж үр хожтой үлдээх л ийм л зорилготой газрууд. Одоо хас жаргалгүй байх юм юу вэ? Хамгаалсан уу хамгаалсан? Байна уу байна? Бага юмыг ирээд үзэж гин үзэж гин. Үзэх гээд ирэхээр харагдаж гин үү харагдаж гин. Байгалийн сайхан бороо нэлбэг, тарвган тайван, өвс ургамал нь уудам. Ийм болохоор чин ер нь хас жаргалтай л байна үстэй. Эсвэл чамд юм харагдахгүй байна уу? Саяны зээр биш бид нар телескопын дотор зураг тавьчихвоо. Өөр шүү. Байгаль хамгаална гэж их сайхан. Энэ нэг унахтай 7 хиний сүрэг юм. Энэ доотлих грэс юм уу те? Манай байгаль хамгаалж ярьж байгаа. Саяны жуулчдад нөгөө дахь үзүүлээд өдрийн цагаар тэгээд бас орой дахиад шалгаж байгаа. Зээ, юу вэ? За, дээгүүр тах буугууд байна уу? Байна. За. Дотоодын жуулчд хэр байна? Жуулчд мэдээ явж байна. Хоёрдугаар зогсоол дээр урт талдаа хөхсганы араар буугаад байгаа мó энэ олон цогтын дэргээр байгаа юм. Олон цогт руу гоё. Нэлээд доогоор байгаа юм байна тий. Зөв. Энэ арах грэс гэдэг байгаа юм уу? Грэсийн сүрэг юм уу тий? Зөв. Уртлаасаа бугсаа хоёр нь хаагаараа илбэг байгаа да. Бугсаа хойд их насруу байгаа юм. Их усруу. Одоо бид нар доор тойруулбал байж байгаа юм байна тий. Зака. Хостан нурууны хувьд бол хичнээн хүний бүрэлдэхүүнтэй яаж зохион байгуулалтанд орж ажилладаг вэ? За, одоогоор манай Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 20%-тай тэнцэх 122 зохион хамгаалалттай газар 33 хамгаалтын захиргаатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 33 хамгаалтын захиргааны нэг нь энэ Хустайн байгалийн спорт газрын хамгаалтын захиргаа. Энэ захиргааны үндсэн орон тоо нь 54 хүний орон тоотой. Гэхдээ бүтэц зохион байгуулалт хууль одоо ажиллах эрх зүйн орчин нэлээд өргөнц. Яг тэгэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх газруудын газар нутагч хамгаалтын захиргаанч төрийн хамгаалтын захиргаадууд байдаг бол энэ нь төрийн мэдлийн газар нутгийг засгийн газрын тогтоолоор байгаль орчны яамтай гэрээ байгуулан төрийн бус байгууллага менежментийг нь хариуцаж ажиллагаар бол маш өргөнц онцлогтой газар. Хустайн нурууны хувьд энд яг өөр ямар амтан байгаа вэ? За, мэдээж одоо би даасан экосистем болохын хувьд бол маш олон зүйлийн амтантай. Зүгээр өнгөрсөн 30 орчим жилийн
судалгаанд Шинжилгээ академийн хүрээлэнгүүдтэй хамтарч ихтэй сургуулиудтай хамтарч хийсэн судалгаагаар бол за 55% зүйл хөвгтөн бүртгэгдсэн байна, 223 зүйл шуурдагдсан байна, 400 гаруй зүйл шавж, 16 зүйл загас, тэгээд 2 зүйл 2 нутагтан, 3 зүйл мөлхөрч гэд бүртгэгдсэн байдаг л да. Энэ ингэр бол яг уу яг энэ манай зээрийн байх дуртай газар. Тэгэхээр энэ бараг л бид нар хамгийн цөөн зээртэй сүргийг харж байна гэсэн үг байхгүй. Ийшээ ингээд 5-600 зээр байгаад байгаа. Тэгээ хамгийн гол нь миний гарахаас айгаад байгаа нь энэ хайлаастай сайр гэдэг байгааз энэ сайрны хоёр дахь нь айгүй гүнзгий сайр байхгүй. Тэгээ тэрүүгээр гарч чадахгүй байх л гэж байгаа. Тэрнээс биш бол энэний цаана дахиад энээс 4-5 дахин их зээр байгаа гэсэн. Яг ажиллаж ихснээс хойш ямар тохиолдлыг сэтгэл хөдлөө гэж. Ер нь бүхэл тохиолдлыг хааж жаргалтай байдаг. Яг тэгэхээр энэ хамгаалалттай газрын амьтад бол ямар нэгэн улсын хурлын тогтоол дээр цаасан дээр, буршуур дээр байдаг биш. Энэ амьтад яг нүдээр харагддаг, нүдээр тоологддог. Бидний хэлж байгаа энэ тоонуудыг та нар яваад харахад байдаг. Учираас л бид нар ялчгүй хамгаалагдж байна. Хамгаалагдсан амьтад маань тарж байна. Бусад нутгийн байгаль хамгаалалт өдөө өнөмөр оруулж байна гэдэг нь мэдэгдээд байгаа учраас ер нь алхам тутамдаа л их аз жаргалтай байдаг, баяртай байдаг. Амьтад яг ямар шалтгааны улмаас устдаж үгүй болоод цөөрөөд идэм бол одоо байгаль хамгаалагчид энэ талаас нь яаж одоо үржүүлж одоо өсөж үржүүлт юм бол? За амьтад устдах мэдээж их олон шалтгаан байна. Тэмдэглэгдэж эхэлсэн баримтаар бол нэг сүүлийн мөсдлгөөс хойш 11,000 жил орчмоос нэг газар тариалан эрхлэгдэж 9,000 жил орчмоос хон ямаа 2 гэршиж 7,000 жилээс өхөр гэршиж 5,500-аас адуу гэршиж гээд ингээд хүн бий болсон хүн өөрийн хэрэгцээнд газрыг элдв хэлбэрээр ашигласан мөн амьтдаг өөрөө гаршуулж өөрийн хэрэгцээнд бүх зүйлийг хэрэглээд зэрлэг амьтдыг шахах болсноор бол их олон зүйл амьтад устсан байдаг. За одоогийн бүртгэлээр хурдсны олдуур гээд баримт нотлохоогоор бол дэлхийн түүхэнд нэг 4-5 үлэмж хэмжээний бүхэл буюу тухайн үед одоо бүртгэж болох зүйлийн 70-75% нь устдаж үгүй болж байсан ийм мөхлүүд ажиглагдаад одоогийн бидний амьдарч байгаа цаг үеийг бараг 6 дахь их мөхлийн үе гэж тэмдэглээд байдаг л да. Энд бол асар олон зүйл маш богино хугацаанд устдаж үгүй болж байгаа нь бол мэдэгдэж байгаа. Зүгээр шууд бодит баримт гэдэг нөгөө Рио гэдэг одоо хөх тат байдаг шүү дээ. Цөөхөр тат. Эний чинь сүүлчийн бодгол нь жилийн өмнө устсан. Зүүн өмнөд Азийн бас нэг хэрс 2 жилийн өмнө устчлаа. Гिचлэнгээр сүүлийн үед бол бараг л их олон зүйл яг нүдэн дээр устж байгаа. Яг энэ хамгаалалттай газрын хувьд бол 12 байгаль хамгаалагч болон 54 ажилтан байна. 50,000 газрыгаа тойроод байгаль хамгаалагчдынхаа хүчээр хамгаалаад тэгээд одоо хамгаална гэдэг нь нэгдүгээр 50 тааламжтай амьдрах боломжтой бий болгож байгаа. Тархчин туулайчин, хууль бус анчтаас нь хамгаалж байгаа. Хоёрдугаарт ингээд их хамгаалчаар одоо бэлчээр ургамал нь байгалийн замаараа сэргээд эдгээр тооны амьтдыг даахуйц хэмжээний өв сургамлын гарцтай болцохлоор өөртөө их тарга твэрг аваад ондоо минд ороод ингээд хамгаалагдаад явж байгаа гэсэн. Эцсийн бүлэгт тарууг амьд л үлдэх ёстой болохоос биш за алчгаар нь 5 сая төгрөгөөр торгож гэсэн тийм сэтгэл зүй байхгүй байхгүй. Тийм учраас энд таруугчин ирэх болов гэж хүлээхгүй. Байнга бид нар өөрийгөө үзүүлж जैन, таниулж जैन, явж जैन. Энд чинь эргүү шалгалттай газар байна. Хэрэг зөрчил гаргаад дэмий газар байна гэдгийг л ойлгуулж явах хэрэгтэй. Тийм учраас энд хүн харагдсан ч бид нар явж л байна, харагдаагүй ч бид нар явж л байна. Жилийн 4 улиралд эндээ гэдгүй эсвэл ингээд 2 улирлаар нь салбиод ингээд хотын төв рүү ч юм уу явдаг уу? Ерөөсөө энэ хамгаалтын захиргаат чинь ер нь жоохон өрөмжтэй онцлог их олон өрөөс онцлогтой л дээ. Тэрний нөгөө яг хамгаалж байгаа газрынхаа дэргэд байдаг болохоор бид нар бүгд гэр бүлээрээ эндээ ажиллаж амьдрдээ. Байгаль хамгаалагчны хувьд байгууллагын амьтдаа хэрхэн зөв зохистой ажиллах талаараа маш өргөн хүрээний мэдлэгтэй байдаг. Одоо би ингээд сонирхоод л асууж ин л да. Би ингээд гадаа одоо мэдгүйгээр яг тусгай бүстэнд очиж явж байгаа зэрлэг амьтандаа тааруул хамгийн түрүүнд өөрийгөө яаж хамгаалах вэ? Ер нь зэрлэг амьтандаа хүмүүс яаж харилцах хэрэгтэй гэдэм болоо. За мэдээж он цаг орон зайн хувьд бол зэрлэг амьтан болон хүмүүс байнгын харилцаанд байсаар ирсэн. За засгийн хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтадтай таарлаа гэхэд мэдээж заавал өөрийгөө одоо аюулд өртлөө гэж ойлгоод авах шаардлага байхгүй. Ер нь түүхэнд бол зэрлэг амьтан зайлшгүйгээс бусдаар бие хамгаалахаас бусдаар бол
одоо тэгж хүн амьтнууд дайрч байсан тохиолдол бол тун ховор. Манай хамгаалалтаа газарт ч гэсэн байгуулагдсан цагаас хойш 30 жилийн хугацаанд бол хүн рүү дайр товтолсон, гэмтээсэн тийм хэрэг зөрчил бол гарч байгаагүй. Энэ тохиолдолд бол хэрвээ өвсөн тэжээлтэн байгаад ховор амьтан харлаа гэвэл чамд одоо харагдаагүй амьтад ч харж байгаа нь бол мэдээж их мэдлэг, туршлага, сэтгэлийн их таашаал. За мэдээж махчин амьтад байлаа ч гэсэн чамаагаа үйл авчруулаагүй тохиолдолд бол чам руу дайрахгүй дээ. Монгол улсын нийт газар нутгийн 30%-ийг нь юугаар Улсын тусгай хамгаалалт гэдэг. Тусгай хамгаалтанд авна гэж зорчихсон байгаа. Одоогоор 20% нь авчихсан байгаа гэсэн шүү дээ. Ер нь улсын тусгай хамгаалтанд авах яагаад одоо авах хэрэгтэй байдгийг тэгээд авснаар яг ямар ач холбогдолтой байдаг юм болоо? Газар нутгийн тусгайлан хамгаалах замаар байгалийн хамгаалдаг энэ арга аргачлал бол дэлхийн нийтийн дарга л да. Ер нь бол нэг түүхэн хугацаанд нэг 70-30 гэсэн харьцаа ер нь л яваад байдیں۔ Ер нь тухайн улс орон, тухайн байгалийн бүс бүслүүр экосистемийн 30 орчим хувийг хамгаалахад төдий тооны зүйлийн амьтдын тэр хэмжээний популяцийг хамгаалаад тэр нь генетик альянс байдал болон тоотлогын хувьд бол дараагийнхаа өөрийгөө авч үлдгүүц хэмжээний тийм бодгол популяцийг бол хамгаалах боломжтой л гэсэн нэг ийм харьцаа 70-30 гэсэн харьцаа яваад байдаг учраас ер нь аливаа улс орон болгон л өөрийн газар нутгийн 30 орчим хувийг хамгаалчих одоо зорилготой байгаа. Гэхдээ бодит түүхэн бичигдэж үлдсэн зүйлээр бол баг энэ санаачлах нь Монгол улсаас хэлсэн байдаг. 1992 онд Рио де Жанейро, Бразилийн нийслэл Рио де Жанейрод болсон дэлхийн хэмжээний уулзалтаар бол одоо хүн төрөлхтөн хөгжлийнхөө бодлогыг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөхгүй бол энэ хэмжээний хүн амын өсөлт болон хэрэгцээний өсөлтийг бол манай гариг дэлхий бол дийлэхгүй нэ. Тийм болохоор үүнээс хойш түүнээс цааш одоо өөрсдөө хийж байгаа үйл ажиллагаа хөгжлийн төлөвлөгөө болгоно байгаль хамгаалахад уялдуулахын зүйтэй гэсэн энэ хуралдааны үед Монгол улсын төлөөлөгчид оролцоод тэгээд бид нар энэ уулзалтанд оролцоод за ирээдүйн сайн сайхны төлөө Монгол улсынхаа нийт газар нутгийн 30%-ийг хамгаалтанд авъя гэсэн тэр амлалтыг бол бүр 92 онд өгжсэн. Тухайн үед бол дэлхийн нийт гайхаж байсан. За газар нутгийнхаа 30%-ийг хамгаалцдагч улс гэж байдаггүй баха. Ягаад гэвэл нөгөө улс орон болгоно л нөгөө өөрсдөө ичгээ тийм олон хүн амтай, тийм бага газар нутгтай л гэж төсөөлсөн байх. Тэгээд 90 оноос маш богино хугацаанд огцом цусан хамгаалалтаа газар нутгуудын тоо болон хэмжээг нэмсэн л дээ. Одоо тэр үедээ бол бараг л боломжгүй юм шиг бодож байсан. Одоо бид нэг 20% авчаад байна. Ер нь 30% аавна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр 70 30 нэмэх 30 гэдэг бол энэ ер нь боломжтой юм байна гэдгийг бараг монголчуудын энэ амлалтаас үүдээд одоо дэлхийн нийт бараг бүгдээрээ ингэж амлалт тавиад зүтгээд байгаа. За яванда энэ бол бүр улс орны хил хязгаараас хойлоод за одоо нийт их газрын 30%-ийг далай тэнгисийн 30%-ийг хамгаалтанд авна гэд. За 30% гэдэг нь тухайн улс орны 30% гэж нэг яригдана. Тэгээ дотроо болохоор байгалийн бүс өслөрийн 30%-ийг яаж хийж байгаа хамгаалахыг бодъё те. Ер нь бол Монгол улсын 30% гэснээр 30% дангаараа бас говьд байгаад байж болохгүй тийм үү. Тэгэхээр говийн экосистемээс нь 30%, хээрийн экосистемээс нь 30%, ойд тайгын экосистемээс нь 30%-ийг хамгаалахад нийт Монголын 30%. За тэгээд тэр нь болохоор одоо далай тэнгисийн 30% гэдэг. Ингээд ер нь бол ийм харьцаатайгаар хамгаалахад генетик альянс байдлын ядуурлыг багасгаад цаашдаа ер нь амьтдыг орчин тогтмол хэмжээний тоотлогын популяцийг хамгаалах боломжтой байна л гэсэн юм зүйл дээр дэлхийн хэмжээгээр анхаарал тавиад байгаа. Та яг энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Энэ мэргэжлийн хамгийн сайхан болоод хамгийн хэцүү ингээд бас шантарсан тохиолдол байдаг уу? Би ингээд байгалаа хамгаалах гад хамаг амьдралаа зориулаад ингээд явж байхад бусад хүмүүс энэ байгаль руу тавтлаад, ан амьтан руу тавтлаад байхаар танд ингээд хэцүү санагдах үеуд мэдээж зөндөө байдаг бах. Та энэ талаараа бидэнтэй яриул. За, биологч, байгаль хамгаалагч гэдэг бол мэдээж их сайхан мэргэжил. Хүн ер нь яг ёс зүйн хувьд ч гэдэм үү, сэтгэл санааны хувьд бол өөрийнхөө дуртай зүйлийг хийж чадах бол их л тааламжтай, одоо аз жаргалтай байдаг л да. 97 онд 9-р ангида биологи ангийг цэвэрлж агаад 4 өөрөө тухайн үед цэвэрлдэг байсан. Тэгээд ангийнхаа тэр парт буюу одоо ширээний нүднээс Улаанбаатар сонин болоод тэгээд тэр сонин дээр нь бол санжаагаар 2 том нийтлэл байсан. Нэг нь бол 100-ны манлайлал хувир гэсэн одоо Америкчууд сансарт нисээгүй маа. Яагаад гэвэл одоо туг нь хийсч яадаг, тэнд салхи байдаггүй, сүйдэртэй байдаг, агаар мандал байдаггүй гүчлэгээр. Хоёр дахь том нийтлэл нь бол 21-р зуун бол биологийн зуун болохоос гарцаа байхгүй гэсэн нийтлэл байсан. Ямар учиртай юм бэ гэхээр хүн ам
ингэж хурдтай өсөөд хязгааргүй хэрэгцээ өсч байгаа тохиолдолд бол байгалийн сэргээгддэг болон сэргээгддгүй нөөцийг одоо хямралт хүртэл ашиглана. Тэр байгалийн сэргээгддэг болон сэргээгддгүй нөөцийг одоо урт хугацаанд авраа хамгаалж авч үлдэхэд бол биологи, экологи хэвлэлээс биотехнологийн чиглэлийн хүмүүс бол үнэтэй хувь нэмэр оруулна. Тийм учраас 21-р зуун биологийн зуун байхаас гадна биологчдын хувьд бол одоо их хэрэгтэй байна гэсэн ийм нийтлэл уншаад тэгээ нөгөө утга зохиолын чиглэлийн хүм сурч ирсэн хэрнээ за 21-р зуун бол биологийн зуун байх юм байна. Тэр зуунд нь биологч хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь биологч болоё гэж 2 жил болдоо 98 онд конкурсээр Монгол Улсын сургуулийн биологи ангийг авч ирсэн. Дэлхийн сүүлийн цорын ганц зүйл зэрлэг одоо авраа хамгаалах төсөл эхэллээ гэдээ гарч ирсэн. Тэр нь айгүй тод үлдсэн байдээ. Ингээд зэрлэг адуу Монголд буулаа гэд. Тэгэхэд би 92 онд 4-р ангида хөөх Монголд адуу бууж гин. Тэгээд зэрлэг гэсэн мөртлөө хүн дагаа явж ядг нь яадан бол гэж бодож исэн чинь яг 10 жилийн дараа 2002 онд тэр ажилдаа ирсэн байдаг байхгүй сургуулийн биологи төгсөөд. Тэр нь айгүй сонирхол санагдаад идэв юм байлээ. Яг нь манай найз нөхөд заримдаа хэлдэг л дээ. Чи өөрийнхөө оюун ухаан дутуу учирт хамаг залуу насаа хүний хамгийн үр бүтээлтэй насаа хөдөө өнгөрөөлөө. Чамд ийм утга байна уу? Чи ер нь энэндээ харамсдаггүй. Эсвэл чамайг хөдөө татах ямар нэг юм те байна те. Тэнд асар их хэмжээний санхүү эргэлдэж байна. Чи тэр хамгаалсан амьтдаас эргүүлж байна те гэсэн харалт байдаг л да. Гэтэл би өөрөө байгалыг хамгаална гэж биологч болчоо. 4 жил бакалаврт нь сураад, 2 жил магистрт нь сураад, 13 жил докторт нь сураад байгалыг хамгаална гэчээд хамгаалах ёстой ажлын байран дээр ирчээд хамгаалаад энэ одоо сэтгэл зүрх татсан энэ олон байгаль хамгаалагч нар хамт олонтойгоо хамтдаа хамгаалчаад хамгаалсан амьтад нь үдэн дээр үзэгдээд үр дүн нь гараад байхад би одоо залуу насаа үрсэн гэж үзэх үү? Энэ хайр юм гэж үзэх үү? Гүү штэ. Угаасаа л энийг хамгаална гэж биологч болчоод хамгаалагдаад байхад нь хайрын сайхан залуу нас гэд бодод байж болохгүй үстэ. Энэ бүх юм чинь үнэхээр үр дүнтэй байгаад байгаа юм чинь. Үр дүнгүй байсан ч гэсэн би энд байсаар л байх. Ягаад гэвэл хин нэг нь хизээ нэгэн цагт энэнийг хамгаалтын төлөө байх ёстой. Одоо хийхгүй бол хизээ хийх юм. Би хийхгүй бол хин хийх юм. Ингээд за ингээд гойцрох гэж байгаа юм да.